Жин журнал гэсэн хэсэг рүү орон бие даалтынхаа сангаан үүсгэн сан гэдэг хэсэг дээрээ даран бие даалт нэмэх гэсэн хэсэг дээр дарнаа. За мөн адил бие даалтынхаа нэрийг оруулж өгнө. За нэмэлтээр тайлбар мэдээлэл оруулах боломжтой. За үнэлгээний зорилтоо сонгоод, төрлөө сонгоод оноогоо гараас оруулаад өгнө. За мөн файл хэлбэрээр бие даалтаа оруулаад хадгалах дарснаар бие даалтын маань сан амжилттай үүснэ. За дараа нь бие даалт хуваарлалт гэсэн хэсэг рүү ороод шинээр хуваарлах дээр даран хичээлээ сонгож өгөөд за сая үүсгэсэн бие даалтынхаа санг оруулаад хамрагдах улирлаа сонгож өгөөд мөн бие даалт орох эхлэх болон дуусах хугацааг оруулж өгнө. Хадгалах дарснаар бие даалт маань амжилттай хуваарлагдана. За мөн үүнийг засах болон шалгах бас боломжтой. За шалгах гэсэн хэсэг дээр дарснаар тухайн сурагчид маань бие даалтаа хийсэн тохиолдолд төлөв нь багшид илгээсэн болж харагдаад багш маань үнэлэх боломжтой болно. За үнэлэхдээ бие даалтын төлөвийг тооцсон болон оноогоо оруулаад мөн багш маань нэмэлтээр тайлбараа оруулан хадгалах дарснаар бие даалтаа амжилттай үнэлнэ.